одоо нийгэмд гарч байгаа бас нэг зүйл бол одоо гадаад талын хичээлийг одоо 1-р ангиас орох юм уу 3-р ангиас орох юм уу гэдэг энэ зүйл дээр бол нийгэм бол хоёр тал болж нийлээ маргалдлаа. Тэгэхээр энэ маргалж яах гэдэг бол маш сайн зүйл юм. Ягаад гэхээр тэр хүмүүсийн хувьд одоо их хэлээ хайрлах гэдэг юм уу те. Их хэлэндээ одоо их хэлээ үнэлэх ийм үнэлэмж бол одоо чухал байна. Одоо тэр дархлаа нь байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр ямар нэгэн зүйлийн талаар одоо ялангуяа одоо зөв бичгийн дүрм өөрчлөгдсөн байна гэдэг юм уу те. Монгол хэлний маань өвийн сан цөөрөд байна гэж ингэж хүмүүс салгалж ярьж байгаа нь бол монгол хэлний дархлаа бол сайн байна гэж байна гэдэгтэй шууд холбоотой зүйл юм. Тэгэхээр энэ хэл одоо мөхөх гэдэг юм уу те хэлний хэрэглээ буурах гэдэг дээр бол хамгийн чухал зүйл бол хүүхд залуучууд сурах гэдэг юм уу те. Тэгээд энэ дотроос бол хамгийн чухал зүйл бол тэр сурж байгаа хүмүүс монгол хэл бол надад хэрэгтэй юм аа. Монгол хэлээр бид нар одоо тийм шинжлэх ухааны мэдлэгийг олж авах хэрэгтэй юм аа тийм ээ. Монгол хэл гэдэг бол одоо бидний одоо өвгдээдсэн хэл юм. Монгол хэл гэдэг зүйл бол одоо Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой гэдэг ийм одоо бодол гэдэг юм уу те. Энэ хэлнийхэн талаар үнэлж байгаа үнэлэмж нь ийм байх юм бол одоо монгол хэлний дархлаа сайн байна гэж те. Тэгэхээр саяны одоо хэд хоног нийгмийн сүлжээн дээр хүмүүсийн маргаж байгаа одоо 1-р ангиас нь заахан зүйтэй одоо заахгүй байхын зүйтэй гэж ингэж ярьж байгаа зүйл бол мөн л ялгаа байхгүй энэ дээр бол одоо тэр хэлний дархлаа ажиллаж байна гэж ингэж харж байгаа.